Мандах их сургуулийн оюутны спорт наадам 18 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Мандах их сургуулийн үүсгэн байгуулагч Сандаг Сүрэнгийн нэрэмжит энэхүү наадамд энэ жил 2000 гаруй оюутан оролцож спортын төрлүүдээр өрсөлдлөө. Спорт наадам нь оюутнуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой. Энэ жилийн хувьд тус наадам өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдлаа. Мандах их сургууль нь чанартай сурвалж чадварлаг мэрэгжилтэн, ёс зүй хариуцлага, оюунлаг, хүндлэг, нийгмийн эдлэг эрхэм болгон энэ жил 33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутнуудын хувьд хамгийн их дэсэн ядан хүлээдэг зүйл бол Мандах их сургуулийн үүсгэн байгуулагч Сандаг Сүрэнгийн нэрэмжит оюутны спорт наадам билээ. Энэ жилийн хувьд нийт 2000 гаруй оюутан спортын 6 төрлөөр хурдтууж авахаал замбаа сөрөн өрсөлдлөө. За өнөөдөр Мандах сургуулийн үүсгэн байгуулагч Сандаг Сүрэнгийн нэрэмжит спортын наадам болж байна. За нийт өнөөдөр нэгээс 4-р төвчний бараг 2000 оюутан өнөөдөр ирсэн спортын 5 төрлөөр оролцож байна. Нэлээд өрсөлдөөнтэй болж байна. Ер нь бол жил болгон бол энэ тэмцээн бол зохион байгуулдаг. Энэ жилийн үед нэлээд өргөжөөд төрөл нэмэгдээд маш сайхан болж байна гэж бодож байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мандах их сургуулийн үүсгэн байгуулагч Сандаг Сүрэнгийн нэрэмжит оюутны спорт наадмыг энэ жил 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Оюутан сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөх, нөхөрлөлийг бий болгох, аврах, шалгаруулах, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулдаг тус наадам энэ жил 6 төрлөөр явагдлаа. Тодорхойлбол 3 хязгаан 3 сагсан бөмбөг, хөл бөмбөг, олз таталт болон хөнгөн атлетикийн төрөл 100 м, 800 м, 1 хязгаан 100 бөөх агуултын тэмцээнүүдийг зохион байгууллаа. Өмнө жилүүдээс бодвол илүү өргөн хүрээнд 6 төрөлд оролцож байгаа. Тэгээд миний оролцож байгаа төрөл бол сагсан бөмбөг болон хөл бөмбөгт оролцож дүүнер болон найзтайгаа цагийг хөвчлөлтөд өнгөрөөж байна. Өргөн цар хүрээтэй болж байгаа нь. Энэ жил өмнө жилүүдийн бодвол уламжлалтаар бол 4 төрөлд оролцдог байсан. Энэ жил болохоор 6 төрөлд оролцож байгаа. Мандах их сургуулийн жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг үүсгэн байгуулагч Сандаг Сүрэнгийн нэрэмжит тэмцээнийг энэ жил илүү өргөн цар хүрээтэйгээр 6 төрөлтөөр хийж байгаа. Тэгээд оюутан залуус маань ч гэсэндээ маш зохион байгуулалттайгаар тэмцээнд амжилттай оролцоо явж байна. Тэгээ Мандах их сургууль нь зөвхөн хичээл гэлтгүй бас бусдыг хамруулахтай ингээд чөлөөт үйл ажиллагаа маш их зохион байгуулагддаг. Тэгээд ерөнхийдөө өмнөх жилүүдэд 4 төрөлтөөр сургуультай зохион байгуулдаг байсан боловч энэ жилийн хувьд гэх юм бол 6 төрөлтөөр тэгээд үндэсний цэцэрлэг төрөлөндөө хамруулж хийж байгаа нь бас давуу тал болж байгаа юм байна. Мандах их сургуулийн үүсгэн байгуулагч Сандаг Сүрэнгийн нэрэмжит оюутны спорт наадам энэ жил улам бүр өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдлаа. Тус наадам нь оюутны нийгмийн хөгжил, хамтын ажиллагааг дэмжсэн томоохон үйл явдал бол.